Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ векторыг координатаар илэрхийлэх гэдэг сэдвийг авч үзнэ. Хичээлээ эхлэхээс өмнө өмнөх хичээл дээр үзсэн мэдлэгээ баттгаад дараах даалгаврыг гүйцэтгэе. Гурвалжны 3 арай A, B, C цэгүүдийн радиус векторууд нь A, B, C векторууд. Харин гурвалжны хөндийн төв нь G болон G цэгийн радиус вектор G-г олоорой гэж. За, хөндийн төв гэдэг нь гурвалжны оройгоос эсрэг талд буулгасан медиануудын огтлолцлыг бид нар хөндийн төв гэж нэрлэдэг. Хөндийн төв нь энэ байна тийм ээ. Медиан нь хөндийн төвөөрөө 2-1 харьцаатай хуваагддаг. 2 см, 1 см. За харин BG нь 4 см, JM2 нь 2 см, 5 2.5. Өөрөөр хэлбэл хөндийн төв нь уг медиануудыг орой талаас нь 2-1 гэдэг харьцаатайгаар хуваадаг байна. За тэгвэл бид нар J цэгийн радиус вектор буюу J-г ол. За үүний тулд бүгдээрээ O, B вектор нь B вектор гэдээ өгсөн, OC нь C вектор гэж өгсөн. Тэгвэл энэ хоёр векторыг параллелаар зөвгөөд параллелограммыг үүсгэх юм бол OB, OC хоёр вектор буюу BC хоёр векторын маань нийлбэр нь параллелограммын диагонал болно. Дараа нь параллелограммын диагоналын хагас нь O-1 вектор учраас O-1 вектор нь B дээр нэмэх нь C-г хуваах нь 2-тэй O-1 вектор нь тэнцүү болох нэ. За тэгвэл дараа нь O вектор нь хасах А вектор. Учир нь А цэгийн радиус вектор нь А гэд хэлсэн учраас OA нь А вектор юм бол AO нь хасах А вектор байж тараа. За дараа нь OB нь B вектор гэдэг өгсөн. Тэгвэл хасах А дээр B-г нэмэхээр нийлбэр вектор нь AB вектор буюу AB вектор нь хасах А дээр нэмэх нь B-тэй тэнцүү болох нэ. За дараа нь O вектор нь хасах А вектор. Тийм ээ? Хасах А вектор. C вектор нь C вектор. Тэгвэл энэ хоёрын нийлбэр вектор нь хасах А дээр нэмэх нь C буюу AC вектор маань уг хоёр векторын маань нийлбэр вектор болно гэсэн үг. Одоо бид нар AB вектор болон AC векторыг олсон байгаа. Тэгвэл энэ хоёр векторыгаа параллелаар зөвгөөд параллелограммын диагонал нь энэ хоёр векторын маань нийлбэртэй тэнцүү болж байна. За эндээс A-1 нь AB, AC хоёр векторын нийлбэрийн хагас учраас нийлбэрийг нь бүгдээрээ 2 дахин багасгачлаа. Одоо A-1 векторыг J-цэг нь 2-1 харьцаатай хуваадаг учраас бүгдээрээ 3-1-ээр үржүүлж өгнө. Учир нь J-1 вектор нь A-1 вектортай ижилхэн чиглэлтэй зөвхөн уртаараа 3 дахин бага учраас бүгдээрээ 3-1-ээр үржүүлж байна. За одоо чиглэлийн эргүүлэхийн тулд тэмдгийн эсрэг тэмдэгтэй авч өглөө. Одоо энэ хоёрын нийлбэр вектор OJ. Энэ хоёр векторыгаа нэмэнгүүт энд гарч ирж байна. Үүнийг хэлбэрчлэх юм бол А дээр нэмэх нь B, нэмэх нь C, хуваах нь 3. За ингээд OJ вектор маань гарч ирлээ.